ингэж сонсогдож нэг ёсны илүү их одоо олон хүнд танигдаж байна гэж байна. Да, и сейчас наш VeFi DO Bank это пока банковская платформа, но после получения европейской лицензии EMI мы станем полноценным банком. Одоогийн байдлаар бол Deo банк ямар одоо байр суурьтай харагдаж байгаа вэ гэвэл одоо яг албан ёсны банк биш, банк санхүүгийн үйлчлэгийг үзүүлдэг газар шиг харагдаж байгаа боловч тун удахгүй бид нар имей лицензийг авна. Имей лиценз маань бол бидрийг албан ёсны дэлхийн албан ёсны банк болгоно гэж байна. И но в компании будут очень жесткие правила для агентов, для того, чтобы давали правильную информацию и правильно работали. Одоо энэ мөчөөс эхлүүлээд Deo банкны агентуудад маш хатуу дүрм гарна гэж байна. Агентуудад. Потому что мы не какая-то там компания, мы находимся под регуляторами, и здесь мы банк, станем сейчас скоро полноценный, поэтому будут строгие маркетинговые правила для презентации. Также региональная деятельность будет регулироваться, и будут у нас все необходимые лицензии и разрешения на эту деятельность. Зүгээр нэг хувь хүний нээсэн компани биш учраас бүтэн дэлхийд олон улсад одоо нэг ёсны хянагдаж яваа албан ёсны лиценз авсан ийм банк гэдэг утгаараа цаашдаа энэ мөчөөс эхлээд агентууд бөгөөд одоо тухайн улсын тухайн одоо дүүргийн агентуудад өндөр хариуцлага, өндөр одоо хатуу дүрм гаргаж байгаа. Учир нь гэвэл тун удахгүй бид дэлхийн хэмжээний асар том банк болж хувирж байгаа учраас ажилч буй агентуудаа жишээ нь мэдээлэл яаж өгөх вэ? Харилцагчтайгаа яаж харьцах вэ гэдэг энэ бүх дүрмүүдийг бол албан ёсоор банк гаргасан байгаа. Поэтому если вы хотите работать агентами и действительно построить свой банковский филиал по всему миру, нужно правильно давать информацию. Мы не какая-то хайповый там проект, который там платит там каждый день там деньги и потом закрывается. Мы в будущем сейчас будем полноценный банк, и здесь мы долгосрочный это проект. Одоо ингэж байна. За ижил төсөө компаниуд байдгаа гэж жишээ нь компаниуд, хувь компаниуд. Тэгээ бас л ялгаа авахгүй системтэй өдөр бүр цалин өгдөг. Гэхдээ Deo банк тэрнээс юугаар ялгаатай вэ гэвэл манайх бол албан ёсны банк учраас ямар нэгэн одоо тийм хэмжээний маркетинг ч юм уу эсвэл хүмүүс нөгөө нэг өдөр болгон цалин өгдөг ч юм уу ийм систем биш гэдэг утгаараа яг банк гэдэг утгаараа бол бид нар бол цаашдаа асар их хэмжээний хөгжил дэвшилт ингэж хөгжиж явна. Харин одоо тэр хувь компаниуд тэг юу ч бол юу яриад хүмүүсийг ингээд оруулаад маш их хэмжээний одоо нэг ёсны алга болох магадлал өндөртэй байдгаа гэж байна. И банки, они заходят там не на 5 лет, не на 10 лет, а на века. И они стоят веками. Ер нь бол банкны салбар гэдэг чинь банк гэдэг чинь өөрөө ответь, пожалуйста, хану, что мы здесь банк гэдэг чинь болохоор өөрөө одоо 5 жилийн хугацаад орж ирдэг байхгүй юу? Нэгдүгээр хэсэг. Банк бол угаасаа одоо 100 жил хамгийн багадаа тий олон жил үйл ажиллагаа явуулах зорилготойгоор банк маань бол дэлхий дээр үүсгэн байгуулагддаг гэж байна. Поэтому вот руководство, оно обращается к сообществу, строго соблюдать маркетинговые правила, требования правильно давать информацию и не вводить людей в заблуждение. Одоо энэ мөчөөс эхлээд банкны удирдлагууд маань агентуудад хэрэглэгчтэй зөв мэдээлэл өгөх, одоо тэгээ хүмүүсийг одоо нэг ёсны төөрөгдүүлэхгүй байх, тэгээ яг банктайгаа хамтарч дүрмийнхэн дагуу ажиллах гэдэг энэ бүх зүйлийг бол албан ёсоор бидэрт мэдгдсэн гэж байна. И не надо всех людей делать агентами. Там лишь бы, короче, его подписать, сделать агентом, он не работает, он не профессионал, он не понимает вообще, куда зашел, зачем его вообще делать агентом. Пускай остается клиентом и радуется. Даже если он приглашает людей, пускай остается клиентом. Да. Одоо тэгээ хэлж ин л да одоо энэ жилээс эхлүүлээд одоо ер нь бол цаашдаа хүн болгоныг агентыг шаардлага байхгүй. Яг л энэ банкыг чин сэтгэлээс ойлгоод өшөө хөгжүүлэх гэсэн банкны салбарт ажиллах гэсэн хүмүүс агент болгоно. Түүнээс бол одоо тэгээ хүмүүсийг сэтгэл хөдлөлөөр оруулаад агент болгоод нөгөө нь ажиллах ч юм уу, ажиллахгүй ч юм уу ийм агентууд бол огт оруулах хэрэггүй гэж байна. Тавгүй маань хэрэггүй гэж байна. Сейчас наша платформа запускается официально в Европе. И смотрите, сколько стран мы сразу охватываем. Это целый европейский континент.
За одоо энэ ногоон газрын зураг дээр ногоон хэсэгтэй нь болохоор одоо манай банк маань энэ мөчөөс эхлээд албан ёсоор Европын зах зээл рүү орсон. За одоо Европын зах зээл гэдэг маань болохоор жишээ нь нэг улс биш. Одоо харж байна уу? Ямар олон улсыг нэг дор манай банк маань албан ёсоор байлдан дагуулж албан ёсоор орж байна гэдгийг та бүхэн эндээс харж байна. После того, как мы зайдем на европейский континент, нам будет открыт свободный доступ во все другие страны. Одоо ингээд Европ руу орж байгаа маань тэгэнгүүт бусад бүх орнууд автоматар нэгдэнэ. Автоматар ингээд хэрэглэх бусад бүх орнууд өшөө илүү хөгжүүлж хэрэглэгч нар хэрэглэх боломж нэгдэнэ гэж байна. И вот сейчас запускается очень, ну как, смотрите, как мы сейчас хотим вам рассказать, как вообще работает модель между криптовалютами и фиатными деньгами, и как зарабатывают на этом биржи. Это Да. то, что, ну как, за завесой, под капотом, то, что компания держала в секрете. Как это работает, это не всем известно, но нам открыли эту модель. За одоо манай банк бүтэн жилийн хугацаанд нууцчилсан нууц мэдээллийг засгаж байна гэж байна. Өөрсдийнхөө одоо цацаагүй мэдээллийг Чуть потише сделай. вот это скажи что. Чуть потише. Да. Яагаад вэ гэхээр одоо бэлэн мөнгө криптовалют хоёрыг хоорондоо яаж ямар ингэж үйл явцаар нэгтгэж байгааг системийг одоо бид ингэ харуулж байна. Ер нь ертөнцийн дэлхий дээр одоо яаж криптовалют бэлэн мөнгө хоёр нэгдэж байгаа энэ одоо системийг та бүхэн харж байна гэж байна. И существуют две компании, которые выпускают криптодоллары. Дэлхий дээр хоёрхан компани байдаг гинэ. Крипто доллар бөгөөд одоо цахим долларыг бүтээдэг хоёр компани байдаг. Это компания Tether, которую создал Риф Коллинз. Нэгдүгээрх нь болохоор Риф Коллинз гэдэг хүний бүтээсэн манай одоо захирал байгаа шүү дээ. Ерөнхийлөгч. Тэрний бүтээсэн Tether гэж компани байгаа. И он официально начал печатать криптодоллары. Представляете, это уму непостижимо. И он сейчас возглавляет наш Деобанк. Та нар боддоо Риф Коллинзтэй одоо тэр Tether-ийн захирлууд албан ёсоор цахим долларыг үйлдвэрлэж гисэн одоо дэлхийд албан ёсоор цахим долларыг үйлдвэрлэж байгаа. Тэгвэл тэр хүн өнөөдөр манай банкыг бүтээсэн гэж боддоо. Энэ тэгэхээр холбоотой юу? Также есть европейская компания, которая тоже получила лицензию, и она печатает евро-доллары. Ой, не евро-доллары, криптоевро. Криптоевро. За дэлхийд хоёрхан компани байгаа гэсэн шүү дээ. Тэрний хоёр дахь нь болохоор Европын компани байдаг гинэ. Тэр нь болохоор дэлхийд дээр албан ёсоор албан ёсны лицензтэйгээр цахим еврог үйлдвэрлэдэг гинэ. Энэ хоёр компани байгаа юм байна. И смотрите, они отдают на рынок эти доллары и евро без всяких комиссий. За тэгэнгүүт энэ хоёр компани маань одоо евро долларыг үйлдвэрлэж байгаа шүү дээ. Цахим үйлдвэрлэдэг. Энэ хоёр үйлдвэрлэгч мөнгөний үйлдвэрлэгч компаниуд маань одоо биднэрт ямар ч шимтгэлгүйгээр доллар өгдөг. Ямар шимтгэлгүйгээр. Но мы, когда покупаем, мы там оплачиваем комиссию от 1 до 3% где-то. То есть, если ты хочешь купить 100 криптодолларов, ты затратишь 103 доллара. Да. За тэгэнгүүт жишээ нь чи ингээд цахим доллар, цахим USDT худалдаж авъя. 100 доллар чи USDT авъя гэвэл бид нар авахдаа 2-3% шимтгэл төлдөг гинэ. Жишээ нь одоо 100 долларт USDT авъя гэвэл 103 доллараар авна гэсэн. И на всем этом навариваются и зарабатывают биржи и банки. За энэ мөнгө нь тэр шимтгэл нь хин рүү очдөг вэ гэхээр бирж рүү бөгөөд энэ бусад банк хоёр хувааж авдаг гэж байна. Бирж банкуд. И они с нас берут комиссию. Мы можем там вообще не слышать. Ладно уже. Ладно. За тэгэнгүүт тэд нар бидраас шимтгэл авдаг. Одоо энэ бирж банк хоёр. Мы обыкновенные пользователи, мы отдаем фиатные деньги в банк. Через банк потом мы заходим на биржу и на P2P площадке покупаем либо USDT, либо евро, криптоевро, и мы за это платим комиссию. Одоо энгийн хэрэглэгч хүн өөрийнхөө арилжааны банкнаас мөнгөн хуулиар хийгээд шимтгэл төлнө. Тэгээ бирж рүү оруулаад бирж дээрээс бас шимтгэл төлөөд цахим USDT авдаг зүг үү? Но эти биржи, они без комиссии получают эти
криптодоллары и криптоевро. Гэтэл тэр бирж чинь өөрөө доллар байх хэрэгтэй шүү дээ бирж. Тэнгүүд одоо энэ байгууллагуудаас ямар ч шимтгэлгүйгээр мөнгөний авчдаг бирж. Это вот так вот работает мировая международная система бирж. За энийг яагаад бид нар та бүхэн танилцуулж байна гэхээр дэлхийн одоо тий дахин мөнгө бөгөөд бэлэн мөнгө хоёрыг өнөөдөр ингэж харж байна. Өнөөдрийн систем нь бол яг ийм л байна гэсэн бирж дээр. А теперь что сделал наш Wi-Fi Neobank? За одоо бүгдээрээ анхаарлаа хандуулаарай. Манай Neobank маань юу хийчвэ? Ну и также это вот модель конвертации фиатных средств в криптовалюту. Что? Конвертация фиатных средств в криптовалюту. То есть, ну, наши наличные там деньги, да, мы их конвертируем в криптовалюты. За тэгэнгүүт манай банк маань болохоор одоо ямар ч биржээр дамжихгүйгээр шууд таны бэлэн мөнгө шууд криптовалют болгодог энэ on-chain данс танд өгж гэнэ гэсэн. Энэ on-chain дансыг та өөртөө нээгээд чөлөөтөө 2-3 үйлдэл хийхгүйгээр шууд криптовалют болгоно гэсэн. Есть банковский счет on-chain, то есть это блокчейн банковский счет. On-chain гэдэг маань блокчейн системээр суурилсан банкны данс гэсэн. Где, на который будут поступать как фиатные средства, так и стейблкоины, то есть это криптодоллары. И вот эта модель, необанки, биржи, кошельки, оно все в одном месте. Одоо тэгэхээр нөгөө ийм үе шаттай байгаа ч та харахад ингээл одоо 2-3 үе шаттай байсан бол манай банк албан ёсны энэ хоёр мөнгө евро үйлдвэрлэдэг, доллар үйлдвэрлэдэг байгууллагуудаа манай банк гэрээ хийгээд биржээр дамжихгүйгээр шууд манай банкн дээр банкн дотроо та бүх гүйлгээ хийгээд нэг ёсны Neobank энийг хийдэг гэсэн үг байхгүй юу? То есть наш банковский счет, вот Wi-Fi App, сейчас это будет полноценное банковское приложение, и вот это все будет в одном месте у нас. Тэгэнгүүт одоо энэ үйлдэл маань айгүй олон үе шаттай байсан бол одоо ерөөсөө Neobank-ны данс байхад л та ерөөсөө үе шатгүйгээр шууд та бэлэн мөнгөө USDT юм уу одоо тэр евро цахим евро болгож олно гэсэн. Яг тэр манай банк тэднийхтэй гэрээ хийсэн байхгүй юу? И теперь мы будем покупать USDT без всякой комиссии. Тийм учраас өнөөдөр Neobank ямар ч шимтгэлгүйгээр тэр мөнгө үйлдвэрлэдэг, доллар үйлдвэрлэдэг, евро үйлдвэрлэдэг байгууллагуудад гэрээ хийгээд ямар ч шимтгэлгүйгээр шууд манайх яах нь авахар болчлоо. Людям больше не нужны будут эти биржи, P2P площадки, обменки. Хүмүүст одоо дахин бирж за одоо нөгөө B2B талбарууд хэрэггүй болж байна гэсэн үг. Одоо ерөөсөө л манай банк анхдагч тэдрээс илүү давуу талтай гэсэн үг байхгүй юу? И это все будет происходить без всяких комиссий. Тэгэнгүүт манай банк болохоор хэрэглэгчид ямар боломж өгч байгаа гэх юм бол та ямар шимтгэлгүйгээр ав. Та манай банкн дээр одоо биржээр 2-3 доллар төлдөг байсан бол манай банкаар ямар шимтгэлгүйгээр дуртай доллар еврого аваа гэж хэлнэ. Наш банк получил прямой доступ к стейблкоинам вот компании Tether и криптоевро. Стейблкоину евро. Ингээд манай банк албан ёсоор шууд стейбл одоо цахим доллар үйлдвэрлэдэг байгууллагаас доллар авж гин шууд еврого авж гин. Ерөөсөө энэ рүү орсон гэсэн үг байхгүй манай банк хамтарч байна гэсэн үг. И вот мы пользователи, мы открыли Wi-Fi банковское приложение, и вы свои тугрики сюда отправили, они мгновенно без всяких комиссий будут конвертироваться в USDT. Одоо жишээ нь та ингээд энгийн хэрэглэгч байлаа гэж бодоход өөрийнхөө төгрөгийнхөө данснаас Neobank руу явуулангууд ямар ч шимтгэлгүйгээр та USDT-г аавна, ямар ч шимтгэлгүйгээр тэр захим долларуудаа авна гэсэн. Ийм л имийг банк хийчихэд байгаамаа одоо. И представляете, все те люди, которые занимаются сейчас криптовалютами, если вы им вот это расскажете, и они по вашей реферальной ссылке сюда зарегистрируются, и потом начнут всем этим приложением пользоваться, и те захиралы, которые будут хорошо работать и строить свою банковскую сеть, какой рынок вы сможете забрать? Одоо та нар төсөөлөд үзтээ дэлхий дээр өдөр болгон Binance бирж, янз бүрийн бирж дээр хэдэн сая хүн хичнээн сая долларын шимтгэл төлөө явж байгаа шүү дээ. Хүн болгол төлдөг шимтгэл. Тэгвэл та тэр зүгээр зөвхөн тэр зах зээлийг олоод хардаа гэж байна. Тэгээ тэндээс та нар ийм боломжийг ингээд тэр хүмүүст харуулад ойлгуулж чадах юм бол мэдээж ямар ч хүн өнөөдөр шимтгэлгүйгээр USD авах хүснэ. Тэгээд тэр хүмүүс таны линкээр
ороод тэд ингээ аваад үйлчлэгийг авах та банкны захирал учраас танд ямар их хэмжээний ашиг орлого орж ирэх вэ? Зөвхөн тэр зах зээлийг одоо тарахад ямар асар том боломж байгааг бас хараарай гэж байна. Мы стали на одном уровне вот с финансовыми институтами мира. Тий, бид нар дэлхийн эдийн засгийн институтуудтай энэ зэрэгцэн дэлхийн эдийн засгийн институтуудтай энэ зэрэгсэж байна гэж байна. Энэ бол асар том амжилт. И мы даем эту возможность людям без комиссии обменивать что в одну сторону, что в другую. Тэгээ манай банк ямар ч шимтгэлгүйгээр $1 шимтгэл авахгүйгээр аль ч тал руугаа гүйлгээ хийх боломжийг өгж ингээд та бүхэн төсөөлөд үзтээ. И рынок перейдет к нам. Хүссэн хүсээгүй бүх зах зээл бид нар рүү ирнэ. И он перейдет либо через тебя, либо все это пролетит мимо тебя. Тэгэхээр тэр зах зээлүүд эсвэл чамаар дамжих уу, эсвэл чиний хажуугаар гүйж тэр олон сая хүн орох уу гэдэг л асуудалтай байна. Либо ты на всем этом заработаешь, либо ты будешь потом говорить: елки-палки, я же был первый, я все это знал. И сидел, вот боялся там рот открыть, либо там во всякие пирамиды качал. Тэгээд танд сонголт байна. Та тэр бүх боломжийг атгаад өөртөө асар өндөр хэмжээний ашиг олох уу? Эсвэл та дараа нь ямар харамсалтай юм бэ? Би анхдагч нь байсан ихтэй уулын Тио банкын бүр юучгүй байхад би баг анх сонсоод ажиллаа суужсэн шүү дээ. Даанч би харамсалтай нь амаа нээж явж чадахгүй. Эсвэл би өөр одоо компанид ажиллаад өөр юм руу анхаарлаа төвлөрүүлсэн ч юм уу ийм харамсалтай зүйл болно гэдэггүй гэж байна. И вот Кристина, она оставила свой дом, временно как бы и свою семью для того, чтобы сейчас покорить и захватить весь мир, потому что весь мир сейчас у твоих ног. Все, рынок свободный. Она вот приехала сейчас в Казахстан, Кыргызстан сейчас, Узбекистан поедет, Таджикистан, Индия, Корея, Китай, да весь мир. А ты до сих пор сидишь, репу чешешь. Харвал гэр бүлээ үр хүүхдээ орхиод одоо ингээд миний мэдхий айгүй олон газар явж байна. Тэгээ одоо Казахстаныг бол сарвал байлдан дагуулж байна. Кыргызстан, Узбекистан, Тажикстан, Энэтхэг, Африк гэсэн тийм. Тэгээ сарвалдаад угаасаа дэлхийн зах зээлийг бол байлдан дагуулж байна. Гэтэл та одоо хүртэл юу хийсэн бэ? Та одоо хүртэл ингээд толгоогоо мажаа сууж байна уу гэж. Надо уже сейчас быстрее включаться в процесс, пока рынок свободный. Одоо зах зээл хоосон байна. Яг одоо хоосон байна. Удахгүй хэдхэн сарын дараа зах зээл бас хоосон байхгүй гэж байна. И докупать себе ITO, повышать свой уровень, потому что каждый блок, когда заканчивается, твой блок, который ты купил, он все меньше и меньше, если вы заметили, добывает вам VeFi токенов. Баг-багаар багцаа өсгөө, ITO-го баг-багаар чамаагүй ав. Блок болгон дээр нөгөө л ITO-тойгоо жилийн өмнө авсан ITO-тойгоо байгаад байвал анзаарж байгаас арай баг холбоорлоод байгаа сте. Тийм учраас боломж байвал блок болгон дээр баг-багаар нэмээд хараа гэж байна. Потому что твоя машинка, она стареет. Таны машин чи хуучраад байгаа байхгүй юу? Тэгэхээр та баг-багаар блок дууслаа нэг жоохон мөнгөөр ч юм ингээ баг-багаар ингэж машинаа ингээд шинжилж явах хэрэгтэй гинэ. Уже в этом году, в сентябре месяце, произойдет халвинг, уже будет 4 токена в секунду, представляете? И у тебя сейчас осталось 9 месяцев, чтобы как можно больше, 8 месяцев даже, чтобы как можно больше токенов намайнить, потому что потом будет вообще мало прилетать. Поэтому нужно сейчас докупать себе ITO, чем больше, тем лучше. 8 сар. Одоо ерөөсөө 9 сар хүртэл бидэрт 8 сарын хугацаа байна. Энэ 8 сар бол түүхэн 8 сар болно. Энэ 8 сарын хугацаанд хэн сэргэлдэн хэн ахиухан шиг VeFi цуглуулж чадах вэ гэдэг л цуглуулж чадах уу эсвэл үгүй гэдэг л асуудал яригдана. 9 сард 1 секундэд 4 хүн VeFi дэлхийн хэдэн сая хүн хувааж байгаа ингээд та бүхэн төсөөлөд үзтээ. Одоо 500 мянга төлсөн байна. Тэгэхээр 9 сар хүртэл 8 сарын хугацаанд одоо бид аль болох олон VeFi-г цуглуулах хэрэгтэй байна гэж байна. Дальше, пожалуйста. Вот наша банковская платформа, на которой, вот так она будет выглядеть. Да. Ер нь бол манай банкны одоо банк маань яг ингэж харагдана гэж байна. Ерөөсөө л яг ийм л системтэй харагдана манай банк. Одоо европчууд нэг ясны 1100 евро хийнгууд 100 евро USD-д орчихсон шүү дээ. Европейцы, например, 100 евро положат, 100 евро положат. Да. Ямар гайхалтай та бодоод үзтээ монголчуудаа та евровд очлоо. Бэлэн 100 евро хийм дансруугаа хийнгууд 100 USD орно одоо 100 евро USD захин доллар. Ямар шимтгэлгүйгээр энэ ч гайхамшигтай шүү дээ. И вы отправите, вот сколько там по курсу стоит USDT, ты отправил $100, ты 100 USDT получил, то есть
Вообще Нет, один к одному. да, один к Одоо одному. $100 Без явуулаад всяких 100 комиссий. USD авна гэсэн. Нэг харьцаатай. Супер. Да. И вот этот финансовый подход ко всем сервисам мирового уровня. За одоо ингээд энэ санхүүгийн одоо алхам гинэ. Бүх дэлхийн эдийн засгийн санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллах алхам гэж байна. И ваша виртуальная криптокарта VeFi, к ней сейчас подвяжется, будет IBAN, у каждого свой личный, и это вот бизнесы смогут открывать счета и делать вот эти Официальные SWIFT-переводы, да, официальные. Одоо та бүхний дансан дээр хүн болгон тусдаа IBAN нэгдэнэ. IBAN. Ингээд бизнес эрхлэгчнэр бие рүүгээ эсвэл одоо мэдээж ингээд бараа таваарны мөнгө шилжүүлэх ч юм уу албан нэгэн гүйлгээг албан ёсоор хийж болно гэсэн үг байна. Албан ёсоор IBAN-аараа өөрсдийн IBAN-аараа албан ёсоор гүйлгээнүүд хийж эхэлнэ гэж бэлэн мөнгөний. И вот как банки работают, да, вы когда открываете IBAN, надо платить деньги. Когда вы осуществляете SWIFT-перевод, вы оплачиваете очень большие там комиссии. У нас будет IBAN бесплатный, и комиссия очень маленькая будет. Но на этих комиссиях будем мы, агенты, зарабатывать. За тэгэн гот бас нэг гоё мэдээлмээр байна. Жишээ нь ингээд та нар маань одоо банкн дээр тийм ингээд мөнгө шийдэх гадагшаа мөнгө гуйлахын тулд одоо IBAN төлбөртөө за тэгээ SWIFT-ээр мөнгө шилжүүлж байгаа шүү дээ. Тэгэн гот асар өндөр одоо шимтгэл авч байгаа шүү дээ. Тэгвэл одоо манай банк IBAN үнэгүй хүн болгон өөрөө IBAN-аа нээж үнэгүй нэгэх чинь. Тэгэн гот мөнгөн гуйлгаа хийн гот манайхаар SWIFT-ээр хийн гот хамгийн бага шимтгэлтэй дэлхийн хамгийн бага шимтгэлтэйгээр мөнгөө шууд гуйлдаг болно гэж байна. И сейчас у нас открывается еще одно VeFi Suite, новый, да, банковский продукт. За ингээд өнөөдөр та бүхэндээ VeFi Neobank-ийн маань цоошин бүтээгдэхүүнийг танилцуулъя. Ура, новый продукт. Да, смотрите, что он будет давать. За энэ бүтээгдэхүүн маань танд ямар үйлчлэгээ үзүүлэх вэ? У вас все в одном приложении будет свой банковский счет. За одоо таны нэг юм аппликейшн дотор банкны данс нэг байна. Своя майнинговая нода, которая вам печатает деньги. За нэг аппликейшн дотор чинь шууд нөгөө олбордог машин чинь хойрлуулж чинь машин нөгөө олборж байгаа машина. VeFi наша карта как виртуальная, так и физическая. За тэгэнгүүтээ бэлэн карт бөгөөд виртуальный гэдэг чинь онлайн карт, виртуальный карт бөгөөд бит карт хоёроо байгаа. Кстати, вы все зашли в прошлом, даже позапрошлом году. Все те, кто до 26 мая зашел, вы можете зайти и заказать себе физическую карту. Өмнөх жилийн 5 сарын 26-ны дотор одоо олборлтоо эхлүүлсэн хүмүүс бүгдээрээ одоо карта захиалаараа карт чинь бэлэн болсон байгаа шүү гэж байна. Өмнөх жилийн 5 сарын 26-наас өмнө орсон хүмүүс карта захиалаараа карт чинь бэлэн болсон байгаа. Завтра расскажем инструкцию дали людям. Ну да. Маргааш бид хоёр яаж карт захиалах нөгөө аргачлалыг явуулъя бичлэгийг. Да, вы все сейчас можете бесплатно получить физическую карту, потому что вы когда-то поверили и зашли одни из первых. Анхдагч нар бүгдээр үнэгүй карт авна гинэ. Нөгөө бит карт маань одоо шууд захиалраа гэж байна. Одоо явуулаад эхэлсэн гэж байна. Даже доставка, оказывается, бесплатной. Бүр хараа та нарт зориулаад хүргэлтэн хүртэл үнэгүй гинэ. Нөгөө бит карт маань. Также будет глобальная eSIM-карта, то есть у вас будет мобильный интернет по всему миру. За ингээд та VeFi банкны гишүүн учраас тань тусгай SIM карт өгнө гэж байна. Тэр SIM карт нь болохоор дэлхийн айлч хаанч явсан интернеттэй байна гэж байна. И также будет персональный ассистент. За энэ айгүй чухал мэдээлэл. За танд хувийн одоо ассистент бөгөөд хувийн одоо туслах гаргаж өгнө. Твой помощник, консультант. Таны хувийн туслах гарч ирнэ. И вот смотрите, VeFi Suite, но это инновационный вот подход к финансовым уровням лайфстайл и сервиса мирового уровня. За одоо энэ болохоор манай банкны одоо дэлхийд дээр гарч байгаа санхүүгийн үйлчлэгээн дээр цоо шин төсөлд болсон үйлчлэгийг танил болгож байна гэсэн. Вы можете всем этим пользоваться. Та нар бүгдээрээ энийг хэрэглэж болно. Всеми финансовыми сервисами, которые есть в нашем банковском приложении. За манай банкны аппликейшн дээр байгаа бүх санхүүгийн үйлчлэгээнүүдийг та авахаас гадна. Это вот блокчейн банкинг аккаунт.
блокчейн банкны аккаунт, локальный аккаунт, за локал аккаунт гэж глобальный аккаунт, за глобал аккаунт то гэх есть это 3 на аккаунт. мировом уровне, Хэмжээний аккаунт гэх 3 аккаунт нэгдэнэ. физическую карту Wi-Fi За бит карт ирэн тань дээр и также виртуальная, мөн онлайн карт. транзакции без комиссии, если есть энергия. Энергитэй байх юм бол хоорондын мөнгөн гуйлга ямар ч хэмжээлгүй байна гэсэн үг. Программа вознаграждений в стейблкоинах для агентов. Агентуудад зориулаад одоо стейбл бөгөөд одоо өндөр USDT-гээр цалинжуулах. Ну и нота, которая вам печатает, то есть ITO, который печатает вам деньги. Мэдээж хэрэг ITO байгаа. Тэгээ бидэрт мөнгө үлдүүлж өгч байгаа. Самый главное это лайф. Да, и смотрите, сейчас включается lifestyle сервис, и те, кто захотят, они могут подключить его всего лишь за $199. Что это За. дает система? За одоо ингэн заяа $199-оор та энэ системийг өөрийнхөө банкн дээр энэ системийг худалдаж авч болно. За энэ $199 танд юу өгөх вэ? Вы получаете здесь глобальную eSIM-ку, то есть мобильный интернет по всему миру. Танд тусгай SIM нээж өгнө. Тэр SIM нь дэлхийн аль ч улсад та интернеттэй байна. И плюс визовая поддержка для путешествий, а также локальный, то есть в любой стране, где ты находишься, тебе будет предоставлена как налоговая, так и юридическая поддержка, то есть твой Да. ассистент. За тэгвэл танд $199-оор та энэ банкны одоо нэг өсний тусгай гишүүн болохоор болсноороо за энэ нэг л удаа төлнө гэж байгаа байхгүй $199-ийг. Тэгээд сарын $10 төлбөртэй гэнэ. За энэ та юу авах вэ гэх юм бол дэлхийн хаанч ажиллах eSIM аавна. За энэ бол ойлгомжтой. Хоёрдугаарт нь болохоор аль нэгэн улс орн руу та явхад таны визний асуудал. Визний одоо тусламж гэж штэ поддержка гэдэг визовый поддержка да. Да, визовая поддержка. Визний тусламж. Одоо аль нэгэн улс орн визэнд ороход визний тусламж. Также налоговая, юридическая. За аялын визний тусламж үзүүлнэ манай банк. Түүнээс гадна танд аль ч дэлхийн улс оронд татврын бөгөөд хуулийн зөвлөх өгнө. Татвар хуулийн тусгай таны хувийн зөвлөгтэй нэг гэсэн үг байхгүй та өөрөө. Тэр хүнээсээ та ингээд зөвлөгөөгөө байнга өөрт чинь нэг ажилтан гаргаад өгч яана л гэсэн үг байхгүй. Тэр нь сарын $10 гэдэг одоо. То есть у тебя будет ассистент, который в онлайн режиме тебе будет помогать. Онлайнаар өдөр болгон тантай харьцаад явж байгаа ийм ажилтан гаргаж өгч байгаа байхгүй. Тэгэнгүүт та би ийм улс руу аялмаар байна. Надад ийм визнийг онгоо тэрэн дээр чинь туслана. За дээрэс нь нөгөө татврын асуудал не знаю. Татврын асуудал гэж бодно. За тэгээд дээрэс нь одоо ерөөдийн хуулийн зөвлөгөө үзүүлнэ. Ингээд та нэг ёсны ингээд Wi-Fi тусгай юм нэг юм ажилтнтай болж байна л гэж ойлгож байна. И ежемесячная оплата составляет всего лишь $10. Сарын $10. Ну, у нас и так уже час идет. Не, он же должен без этого. Ты поговори с ним, пожалуйста, он здесь, наверное. И смотрите, 50% прибыли будет разделяться между агентами. Энэ банкны нийт ашигын 50% нь бүх агентуудад хуваагдаж өгнө. То есть вы будете на всем этом зарабатывать. Та энэ бүх банкны одоо энэ орж байгаа орлогонууд байгаа шүү дээ. Энээс та 50% нь бүх агентуудад хувааж өгч байгаа юм байна. Также вот наша инновационная модель, которая вот 11 минут видео, к сожалению, она на русском языке, может быть, Кристина, там переведете, как работает наш майнинг, нужно вам посмотреть, чтобы понять, как вся эта система работает. За ер нь бол манай олборлолт яаж явж байгаа вэ гэдгийг 11 минутын хугацаанд бүрэн хэмжээний юм ойлголт өгөх юм бичлэг гарсан гэнэ шинэ. Тэгээд саруул чи тэрийг орчуулад монголчууд явуулаарай гэж байна. Би ямар ч байсан орчуулгын тэрийг доор нь ядаж нөгөө нэг хадмалаар орчуулахыг хичээе. Потому что, наверное, вы очень часто слышите возрождение, что говорят, а вдруг это пирамида, а вдруг это лопнет, а вдруг то, а вдруг все. Ер нь бол хүмүүстэй ингээ мэдээлэл өгөхөр тэгдэж штэ. Энэ лөөр бол яана, энэ олборлолтод зогсчул яана, энэ чи хаагдчул яана гэж зөндөө сөрөг юм сонсож байгаа штэ. Тэгэхээр тэр 11 минутын бичлэг уулна бол нэг үзчих юм бол айгүй ойлгомжтой байх юм байна. Наша модель построена как у биткоина. Манай энэ Wi-Fi олборлолт өөрөө яг биткоинтой маш төстэй гэж байна. Биткойны олборлолттой. И это вот именно справедливая модель, которая, дала возможность всем людям зарабатывать на этом, но все остальные криптопроекты пошли по другому пути, и многие очень обманывают людей. Тэгээ ер нь бол ихэнх компаниуд бол хүмүүсийг ингэж хөөрөгдүүлж яг тэр зүйлийг ингэж гой зүйлийг харуулж алдаа бол цаанаа бол одоо тэр систем байдгүй ч юм уу тийм зүйлүүд бол маш их байдаг. А яг Wi-Fi-ийн хувьд бол тийм байхгүй гэдэг бол энэ бүр нотолсон бичлэг гэж байгаа байхгүй юу? Ойлгомжтой, маш ойлгомжтой бичлэг юм байна. Они обещают людям ежедневный вывод,
там ежемесячный доход, это все стопроцентные пирамиды. Өдөр болгон орлого өгнө. Хар тэдэн хувийн ашиг өгнө гэсэн бол шууд кловер шүү гэж байна. Ер нь бол алс ирээдүй бол хэцүү байдгаа гэж байна. У нас именно вот эта модель, которая частично блокирует вывод ваших токенов, она и построена для того, чтобы рынок не рухнул, а наоборот рос и развивался. Ер нь бол манай банк бол анханасаа алсын хараатай яг одоо энэ токены үнийг унгаахгүй байнгын өсөлтөнд байлгахын тулд тэгээд сейчас скоро закончит. За тэгэнгүүт байнгын өсөлтөнд байлгахын тулд манай банк бол одоо удаан хугацаанд ажиллахын тулд явж байгаа шүү гэдгийг хэлж байна. Да, и мы это видео переведем на монгольский язык, и Да, мы вы его переведем. посмотрите. Бид нар монгол хэлээр орчуулаад та бүхэндээ явуулна гэж байна. Также смотрите, дополнительно сейчас 30% выдается для тех людей, кто ставит на 5 лет на фарминг. Да, покупая ITO на 5 лет, дается сейчас 30% подарочных сертификатов. Это не будет постоянно, это ограниченный срок времени, поэтому покупайте сейчас, ставьте минимум там на 2 года, на 3, на 5 лет, и вы получаете сертификат акционера банка и плюс еще подарок. Ер нь бол яг одоо энэ хувьцаа удахгүй дууснаа. Яг хизээ гэж хэлж мэдэхгүй байна. Одоо хувьцаа авж байгаа хүмүүс магадгүй 5 жилээр те би одоо 5 жилийн хувьцаадаа тавья гэж байгаа хүмүүс бол 30% нэмэлт хувьцаа өгж байгаа нэ. Тэр хүнд 30%. 2 жил, 3 жил тавьж болно. Хувьцаа бол одоо ингээ ер нь бол дуусж байгаа шүү гэж байна. Вообще скоро не знаю, когда закончится. Да, она скоро закончится это. У нас время сейчас. И смотрите, ожидается рост цены энергии, потому что она сжигается постоянно. Энерги банк шатж байгаа учраас энергийн үн өснө гэж байна. И энергия, она нужна для того, чтобы ваш майнинг лучше работал, для того, чтобы были минимальные транзакции по комиссиям, и также агенты, ну, получают вознаграждение дополнительно от всего этого. За ер нь бол одоо агентууд ч гэсэн өндөр орлоготой болно гэж байна. Энергийг бас та нар маань анхааралтай аваад энергийн үн нь бол өснө гэж байна. Ну, вот как энергия, это действительно та система лояльности, которая позволяет токену VeFi расти. Тэгээ ер нь бол VeFi токеныг өсгөхөд асар том хүч оролцоо оруулж байгаа зүйл бол энерги шүү гэж байна. И скоро мы сможем эту энергию с кабинета в кабинет друг другу отправлять без всяких комиссий. Удахгүй энергийг бид нар бие биенийхээ удахгүй энергийг бид нар бие биен рүү аккаунтаас аккаунтын хооронд шилжүүлдэг болно гинэ. Одоо энергитэй бие биен рүү шилжүүлж болдог болно гэж байна. А как мы смотрим, если завтра мы будем, да, по Монголии сделаем? А мы же завтра презентацию в 6 делаем. 6, ну давай тогда 7 сделаем. Ну потом Нет, сейчас скажем людям, чтобы они людей максимально привезли. напишешь в чат, я сейчас не знаю, как это. Маргааш Монголын цагаар 7 цагаас зүүм орвол яаж та бүхэн маань 27-оос ягаад гэхээр битээр маргааш заал авсан байхгүй заалан дээр ажилтай. Тэгэхгүй бол одоо энэ нөгөө зүүмийг ямслахгүй бол одоо энэ зүүм нь ундралаа. Ну и как можно заработать энергию? За яаж энергитэй болох вэ? Если вы держите токены VeFi на своем балансе, то вам ежедневно начисляется, ну, очень мало энергии начисляется. Еще раз, пожалуйста. Если ты держишь свои токены VeFi на балансе VeFi API, токены, тебе начисляется энергия. Да вы что? За ер нь бол одоо та VeFi токена өөрийнхөө насанд байршуулах юм бол танд энерги өгнө гэж байна. Но если ты отправишь на фарминг там на 5 лет, то ты сразу получишь намного больше энергии, да. 5 жилээр өөрийнхөө VeFi өөрийнхөө насандаа зүгээр сул байгаа VeFi хадгалах юм бол илүү их энерги. Также те, кто купил ITO на $3000, вы получаете дополнительную энергию с 3 линий. Вот с первой линии 3, со второй 5, с третьей 8. Если ваш пакет меньше 3000, ты не получаешь эту дополнительную энергию. $3,000 багцтай хүмүүс 1-р энээс 3%, 2-р энээс 5%, 3-р энээс 8% гээд энерги бол цуглуулна гэж байна. И вот здесь вот написано как раз, кто как по рангам своим получает энергию, а это вот дополнительная еще энергии ты получаешь. За ингээд цолоор цол ирэмбэрээ яаж хэдэн хувь энерги авах вэ гэдэг нь бас энэ дээр гараад ирсэн байна гинэ. Маргааш Монголын цагаар 19 цагаас одоо энэ зумыг бид нар зэгтлээр маргааш 19 цагаас Талбек дээр 2 цагийн зум орно.
цаг 30 минутын та бүхэн маань олоолаа цугламаар байна. Бүгдээрээ 200-аа одоо Монгол бараг 1000 хүн болсон байгаа шүү дээ. Тэгэхээр аль болох олон хүний цуглуулад энэ банкныхаа энэ шинэ мэдээллүүдийг бас олон хүнд хүргэмээр хэвчтэй байна. Та бүхэн маань бас идэвхтэй оролцоорой. Завтра 19 по Монголии зайдем еще раз. Да. И также у нас сейчас появится, можно будет покупать напрямую в нашем приложении и продавать свои Wi-Fi токены. То есть уже не нужно будет там на Bitmart, на BinkX регистрироваться, покупать эти Wi-Fi и продавать эти Wi-Fi. Все это будет в вашем банковском приложении Wi-Fi. И когда вы покупаете там токены Wi-Fi, цена на бирже, там формируется лимитный ордер, и все это привязано к бирже, там Bitmart, BinkX, цена там сразу начинает расти. Одоо та нар Wi-Fi-г зарах чивэл заавал бирж дээр зардсан шүү дээ. Одоо тийг шаардлага болно нэ. Ерөөсөө өөрийнхөө аккаунт sell point дотроо Wi-Fi-г зараад, Wi-Fi аваад тэр нь хүссэн үсээгөө биржтэйгээ холбогдсон учраас зүгээр л бирж дээр бол тэр чинь ингээ хянагдаа явна шүү дээ. Өсөлт нь. Одоо өсөлт бүх тэр тооцоолно. Яг үүндээ бол та заавал бирж рүү орж бирж дээр данс нээгээд тэрийгээ худалдах гал явах шаардлагагүйгээр шууд өөрийнхөө аккаунтн дээр Wi-Fi зараад Wi-Fi худалдаж авч бодог болно гэж байна. И при покупке и продаже Wi-Fi токенов будет взиматься комиссия всего лишь 1%. Худалдаа авал зарах 2 дээр 1% шимтгэл авна гэж байна. И этот 1% будет делиться опять между агентами, и ты зарабатываешь от того, что люди будут покупать, продавать в этом приложении. Тэгээ энэ 1% банк авчихна гэж битгий бодор. Энэ чинь тэгэл бүх агентууд руу шилжиж штэ. Агентууд тэр цалин хувааж авна. Но если люди будут этот Wi-Fi фармить на 5 лет для того, чтобы получить энергию, ты уже получаешь не 1%, а 2%. Тэгэнгүүт одоо 5 жилээр Wi-Fi хадгалах юм бол 1/2 авна. У нас осталось 50 секунд. Давай завтра объявим. Да, давайте, ребята, остальное Давайте здесь мы вроде оплатили. За, битээр уулын зүүмээ янзлан чи үнэхээр болохгүй. Дахиад битээр зүүмээ янзлая. Маргааш Монголын цагаар 19 цагаас 18:30-аас зүүм нэгдэнэ. Одоогийн байдлаар цаг тутамд битээр зүүмдээ эсвэл тайзан дээр байгаа учраас та бүхэн манаас ойлгоорой. Одоогийн байдлаар Казахстаны 4 хотыг байлдан тоглолт явж байна. Одоо тэгээ 5 дахь 6 дахь хотуудаар явж байна. Узбекистан, Энэдгэр гэд. Үнэхээр бие хуваадаг байсан бол олон газар руу зэрэг явмаар л энэ. Даанч одоо өөрсдөө ингээл Тавсбек маань хүртэл хурж дэмжиж байна. Тэгэхээр монголчууд маань одоо энэ боломжийг бити алдаад гэж хэлмээр нь 2-3 жилийн дараа аль улсад хэдэн мянган долларын цайтан төргөө гэдэг асуудлыг